хоорондоо 72 км зайтай хоёр газараас нэг газар нэнд байсан гэж бод. Эндээс хоёр найз уулзалт гаргаж 6 цагийн дараа уулзах гинэ. Тэгэхээр 72 км-ийг 6 цагт хуваах юм бол 12 км/цаг гэж гарч ирнэ. Өөрөөр хэлэх юм бол энэ хоёр хоорондоо цаг тутамд 12 км-ээр орцсон гэсэн үг байна. Эхний хүний хурд дээр хоёр дахь хүний хурдыг нэмэхэд энэ хоёр нийлбэр нь 12 байсан гэсэн үг байна. За нэг найз нь хэрвээ 5 км/цагийн хурдтай байсан гэвэл мэдээж хэрэг энэ хоёр нийлээд 12 гарахын тулд энэ талдаа 7 км/цаг гэсэн хурдтай байсан гэсэн үг л. 12 км/цагаас нэг найзынхаа 5 км/цагийг хасах юм бол нөгөө найзынх нь хурд нь 7 км/цаг гэж гарч ирнэ.